сайн байцгаана уу? Та нарынхаа өнөөдрийн амгалан айлтгах мэдчилээ. За би өнөөдөр турмерик сүйтэй маск нээж оруулахаар бэлдсэн. As árvores dançam ao seu compasso, a natureza no seu abraço. Масканд маань турмерик орно. Энэ шарамтай байгалийн антиоксидант. Антиоксидант гэдэг нь бидний арсыг эрүүл залуугаараа байх юм уу? За тэгээд дараачих нь энэ сүү байна. Ямар ч сүү байж болно. Эсвэл тараг байж болно. Тэгээд нэмэлтээр баг зэрэг зүгийн бол арсаа чигшүүлэх зорилгоор нэмж болно. За турмерик баг зэрэг хийн жижиг халбах сүү тэгээ баг зэрэг зүгийн бол хэлээд эднэрийг гутгаад нэг зузаа нэг бүтгэн зурм болно. Нэг арсандаа ингээд жиг түрхээд 10-аас 15 минут байлаа. За тэгээд энэ маскыг тавиад 7 хоног нүүрэн дээр гарсан бүх нуурчаа хатаж авлаа. Нүүрчин байгалаа толгор гэрэлцэн байтыг та анзаарах болно. Харшилтай боловлаа гарандаа төрхөж үзэн. Турмерик хийхээс боломжлороо турмерик маань арсан дээр шар өнгө үлдэх магадaltaй. Бас дээрээс нь маск хэрэглэх үедээ нэг нуургаан явуулж нь гарах хэрэгтэй болно. Энэ маань маш шар өнгө үлдээдэг. Гэтэ өнгө нь бол зүгээр байгалийн өнгө учраас тэгж байгаа дарлчин. За тэгээд Teu silêncio é a paz que eu quero encontrar. DIY буюу гараараа гол сайхны бүтээгдэхүүнээ хийж хэрэглэдэг хүмүүсийг нийгэм ерөнхийдөө буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Мөнгө багтаа ч юм уу тийм ойлголттой байдаг юм шиг. Энэ бол үгүй. Харин эсрэгээр бид нэр өөрсдийгөө эрүүл байхын төлөө өөрөө өөрийнхөө өмнөөс ухамсар үүргээ хүлээж байгаа хэрэг. Одоо энэ хаврын цагт илүү өөрийгөө детокс хийж досоог багтаа хоод идэж ингэх цаг. Миний мөн хажуугаар нь химийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж болж өгвөл байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг арсандаа хэрэглэх. Дээрээс нь үрсээ баг будуулах болж өгвөл будуулахгүй байх хэрэгтэй. За тэгээд энэ маскыг туршиж үзэл сэтгэлээ үлдээгээрэй. Байгалийн аргаар гоо сайхнаа эрүүл мэндийн илүү урт удаанаар авч үлдэхийг хүсвэл миний сувгтай хамт байгаарай. Лайк, сабскрайб дараарай. チャンネル登録、高評価よろしくね。